Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Хүсэл мөрөөдлийн танзууч болдог мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ биш та. Бас гоё нэвтрүүлэг. Төсвөр алдан байсан. Мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сувилгаан сургуультай хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр бид хамтран хоёр хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр болсон. Энэ бол үнэхээр том боломж. Сувилгаан сургуульд 4 жил дуртай мэргэжлээрээ үн төлбөрөөр суралцнаа гэдэг бол мэдээж ховорхон боломж. Бид болор томлогтойгоо танилцахаар Дархан хотыг зорин ирсэн. Тэгэхээр өөрийнхөө тухай бидэнд танилцуулаач. Намайг лавд орж явахдаа болор томлог гэдэг. Би Дархан хотын ууган иргэн. За хин хинтэйгээ амьдардаг. Дүүтэйгээ, хүүтэйгээ, аавтайгаа амьдардаг. Хүүхдтэйгээ. Их засагт сурсан гэж ямар мэргэжлэр сурсан? Яагаад гарсан юм? Хятадд олон улсын харилцаа мэргэжлээ сурсан. Тэгээд манай ээж яг намайг юу яадаг жил 2 дараалж харваад тэгээд ерөнхийдөө бараг жил гараа хэвтэрт байж байгаа. Тэгээд юм гайгүй хөл дээрээ босдог болоод тэгээд нүдэн гівгэнд харахаа болоод нүдэндээ хаглаан болгонд ороод тэгээд яг гэрт яг ээжээгээ асраад гэртээс хүний бас нэг сурах эрэмзэл сонирхол тийм хүсэл тэмүүлэлтэй ээжэж бас юмд явд юм байна. Би өөрөө тийм сургуульдаа нэг тийм ерөөсөө хүсэл сонирхол байгаагүй. Тэгээд өссөн сургуульдаа орж чадаагүй дэ жоохон тийм хүн байсан. Тийм. Манай бас дүү бас жоохон бие муутай унж тусдаг. Тэгээ ерөнхийдөө хажууд нь бас хажууд нь гарч орсон ч гэсэн хажууд нь ерөнхийдөө хүмүүнд байга явж явахгүй болохгүй. Энд тэнд явж байгаад өөрөө өнгөрөөд очичдаг. Хаана явж байгаагаа мэдэхгүй өнгөрөөд очичдаг. Хоёул зэрэг имлэгт хэвдэх тохиолдол айгүй их байсан. Тэгэл хоёулынгийн сахин тийшээ явна. Хүүхдийг нэг хэсэг ер нь надаас амар хүч шаардсан. Хажуу за ээж нүвчтэй дахиад дүү нүвчтэй гэл ингээл тэгэхээр шантрах үе бол нэлээд байсан баг. Одоо яасан ч хэцүү юм дээ гэд шантарч ирсэн. Тэрэд өөртөө амар гутарч ирсэн. Би жоохон ойлгохтой байх шиг байсан бол миний дүү, миний ээж юм байхгүй л ах байсан баг. Би ер нь яагаад сургуулаа орхиод яагаад ингэж ийм сонин өөрийгөө тийм хохироосон тийм юуг сонгосон, замыг сонгосон боллоо гэж өөртөө амар харамсч өөрийгөө амар зүгтдэг байсан. Тэгээд шантрах үе зөндөө байсан, ганцаараа уйлж дуулах үе зөндөө байсан. Тэр болгонд маань хүүмэн л хажууд нь надад төвшиг тулгуур болж өгдөг байсан. Чиний хүсэл мөрөөдөл юу юм бэ? Миний хүсэл мөрөөдөл энгийн амьдрах, хүнээс нэг тийм дутхааргүй гэр бүлээ халамжилсан, өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн ажилтай, өөрийн гэсэн нийгэмд байр суурьтай тэгээд хүүхдээ боловсралтай болгоод дүүгээ биеийн сэтгэгээ дүүтэйгээ аавтайгаа дөрвөлээ хамгийн гол нь эрүүл сарвал амьдрахыг л мөрөддөг. За бид өглөө хотоос хөдөлсөн. Тэгээд явсаар байгаа 400 гаруй километр явсан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумыг зориод за нэргүүгээ зорьсоор байгаа. Одоо нэргүүгиндээ хайж хаажгаад оллоо энэ ногоошаа гэсэн энэ муу юм шиг байна. Ингээд бүгдээрээ нэргүүтэйгээ орж танилцъя. Тэгээд нэргүү ээжтэйгээ хамт амьдардаг гэж хэлсэн. За сайхан зуншиж байна уу? За хинтэйгээ байна. Ээж нь байна уу? Ээж хэрэн сая сумын төв явцсан захиргаах гээд тэгэд гажтай ганцаараа л би болох нэг одоо ингээд хаас өнчүн тэгээд нэг тийм
сургуулиуд сураад тэгээд нэг төлбөрөө төлөх боломж тийм сайн биш. Одоо хүн өвөг эцэг дээд ингээс харддаг юм бэлэг бас яг одоо маав тэгэл бас 2-3 жил өвчин татчихж байгаа л одоо хамгийн бага юм бодоо энийг бодож лээсэн байлгүй одоо энэ л улаан нэлцхаа үлдлээд бодож лээсэн байлгүй. Сувилагчийн мэрэгжил гэж судалсан уу? Сувилагч болно ихлээр Тэр нэг судалж ирсэн л та тэгээд би болохоор эхлээд нэг угаасаа хүн болгоно тийж боддог байсан багт нөө сувилагч гэхээр л эмчийн туслах эмчийн л гарын үзүүрт нэг л хөдлөөл явна. Тэгэхээр сувилагч тийм ер нь бол сонимаг гэдэг дотор ингээд бодоод байдаг. Тэгээд ингээд яг нэг тиймэрхүү нэг фэйж мэж ч юм уу тиймэрхүү нь ороод ингээд жоохон тэр талаар ингээд мэдээлэл аваад ирсэн ч юм болохоор сувилагч гэдэг чинь ерөөсөө баг эмчээс ч илүү бүр ингээд өөрөө хүлээсэн өвчтөнтэйгээ бүр ингээд илүү ойр дотны хамгийн цагийн өнгөрөөдөг учраас хамгийн бүр тийм дотныхон тийм хүн байд юм бэлээ. яагаад заавал хангахт орё гэж бодсон юм? Хангахт орё гэхлээр одоо яг нөө аав аягийн хөвчтэй би ч ер нь нэг ээжийнхээ хөтөл сайн гарсан учраас ер нь бол иймэрхүү хөвгшүүн юмсыг хасраал тэгэл хүнд аягүй тус болсон нэг тийм эмч хүн болъё доо гэж бодоод хийм болог сонгоол тэгэл гэж хэлж байсан. Ааваа нэлээ хасарсан гэсэн үг үү? Тийм манайч ерөөхдөө өвчтэй бол нэг 6-7 жил өвчтэй зүрхний өвчтэй тэгэл сүүлийн бараг 1 жил бол хэвтрийн байдалтай байсан. Тэгэл ер нь их ингээл тэгэл тэр болгонд нь одоо нэг биеийн өвдөл хөвтөж яхад ингээл сувилагч энэ төр дуудаад байнга имшүүлнэ гэдэг чинь хэцүү. Тэгээ байнга эмнэлэг төвтөн гэхээр бас нөгөө орон тоомоо гэлийг бас хэцүү. Тэгэхээр хүн ингээл гуйж тариа мэрэ хийлгэн. Тэгэхээр ерөөхдөө ингээл хүн тэхгүүгээр одоо энэ хүндлийн тусалсан тийм хүн болъё даа гэл ер нь шийдэ. Арангаан цэвэр сумыг зорин ирсэн эргүүгээ бас урьж байна. Тэгэхээр бид ярилцаад нэргүүгээ хоосон буцаахгүй битгий уйлаа. Өнөөдөр чиний хүсэл мөрөөдөл биелж байна. Энэ талархлыг бас өнөөдөр гардуулж өгөхөөр болоод чамайг тэр холоос дуудсан юм аа. Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал анагаахын шинжилгээний доктор профессор Батмөнхийн Мөнхбат таныг за нэг шалгарсан хүүхдэд маань батламжийг гардуулна хаа гэж гардуулна уу гэж хүндэтгэн уярж जैन таныг. Тэгээ анагаахын шинжилгээний үндэсний их сургууль маань бас нийгэмд одоо хүлээсэн үүрэг хариуцлага хүлээж бас тодорхой хэмжээгээр одоо та бүхэндээ хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Тэг өнөөдөр бид бүхний хувьд бол нэг сайхан баяртай үйл явдал болж байгаа маань манай сургуулийн сувилагын сургуульд одоо оюутан элсэн суралцах ийм эрхийг олгож байгаа явдал байгаа. Ингээд одоо танаа нэвтрүүлгийн тавьсан хүсэлтийн дагуу бид нар одоо лавгдарж овогтой болор тунгалагт одоо манай сувилагын сургуульд суралцах одоо сувилагын бакалаврын хөтөлбөрөөр үн төлбөргүй суралцах эрх олгосныг батламжилж энэ батламжийг олгоё гэж олгох гэж байгаамаа. Тэгээд анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн захирал доктор профессор Батбаатар, сувилагын сургуулийн захирал доктор Наранбаатар нар одоо гарын үсэгс сурж баталгаажуулсан энэ сувилагын бакалаврын хөтөлбөрөөр суралцах эрхийн батламжийг олгож байгаадаа их баяртай байна. Баяр хүргэе. Амжилттай сайн суралцахыг хүсье өрөөе. За баярлалаа. За ямар ч сан хоёр хүүхдээс маань нэг нь шалгараад болор тунгалаг шалгараад батламжаа гардаа авлаа. Сэтгэлийн сонсъё те. Маш их баяртай байна. Миний хүсэл мөрөөдөл ийм санамсаргүй байдлаар мөрөөднө гэж биелнэ гэж юусоо бодож байгаагүй. Тэгээ одоо би оройн өдөө тэмүүлж байгаадаа үнэхээр их баяртай байна. Чадах чинь нэгээрээ сураад сургуулийнхаа нэрийг гаргасан сайн оюутан болж төгснөө. Яасан? Жахан гомдолтой байсан уу? Хотлоос ингээд зөрөөд тэгэл амар юм ихэд хийгээд байсан ч гин гин гэсэн мөрөөдөл бүхэн тэгээд батламжаа гардаж авлаа. Сэтгэл нь ямар шүмдэг амар баярлаад ингээл одоо хоос хөвтөж байгаа юм даа гэж бодчихсон чинь гин тийм өмнө дуулах чичрээд зүгээр чи чадлаа штэ тий 2 удаа зорж ирсэн тэгээд өнөөдөр ямар ч гэсэн батламжаа авлаа анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн харьяа сувилагын сургууль 4 жил өнгөө суралцсан гэдэг үнэхээр том боломж энэ сургуульд элсэн орно гэдэг бас ховорхон боломж тэгэхээр чи өнөөдөр энэ олон хүмүүсийн итгэлийг дагаад онц сайн сураарай за би ТВ-с телевизээ хаах гэж тэгээд ийшээ харж агаад бүх хүмүүстэй чангаар хэлээ дөхөө за
телевизийнхаа агч болно. Тэгээд энэ сургуулиудаа маш их талархаж байгаагаа илэрхийлээ. Тэгээд ингээд надад маш их хүндэтгэл хүлээлгээд ийм боломж олгосон болохоор би ингээд итгэлийг алдахгүй өөрийнхөө чадах чинээгээр суралцнаа гэдг хэлье. За баярлаа. За өнөөдөр энэ хамтын ажиллагааны маань эцсийн үр дүн болсон хүсэж мөрөөдөж исэн тэр зорилгодоо хүрэхэд өөрсдөөс нь хамаарахгүй саад бэрхшээл бүхэн байсныг бид хамтраа шийдэж чадж байгаа туйлын их баяртай байна. Мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Сувилгаан сургуулийн нээлтэн дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэ жил 2017 оноос 2018 оны хичээлийн жил бид 2 охиноо одоо Сувилгаан сургууль цөлөгчийн мэргэжил эзэмшүүлэхээр сургуульд оруулсан байгаа. За тэгэхээр одоо Дархан хотоос ирж одоо суралцж байгаа манай охин одоо халаадаа өмссөн зогсож байна. Тэгээ өнөөдөр бид хэд одоо хичээлийн нээлтэндээ анх удаа уулзж байна. Одоо хичээл нь ороод эхэлсэн үү? Ороод эхэлсэн түрүү 7 хоног 7 хоног гэдэг хичээл орсон. Одоо өнөөдрөөс үндсэн хичээл нь орно. Сэтгэл ямар байна? Халаад өмсөөд сургууль сурсан оюутан болсон чинь баяртай хэлгүй яг бүр үгээр илэрхийлэх аргагүй юу. Сайхан байна. Энэ хувцсыг би өмсөөд ингээд явж гин гэж өөрийгөө ерөөсөө төсөөлөөгүй. Тэгээ одоо энэ халаадаа авсан цагаас хойш өдөр болгон бараг шахам өмсөж үдсэн. Тэгээд өөрийнхөө хүссэн мөрөөдөлтөд хүрээд өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ сурах чагаа одоо туйлаас их баяртай байна. За тэгэхээр хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо. Сэтгэл ямар байна? Хүүхдийн хичээлийн шинжилгээний нээлтэнд нь оролцоод сэтгэл өндөр байна, сайхан байна. За охиныхаа сургууль дээр ирж танилцсан чинь ямар байна? Яг гоё л байна одоо. Олон том хүүхдүүдэд бужиг нардаа тэгээд одоо энэ мэрэгчлэн сайн сууж сайн хүн болоорой л гэж охиндоо хэлээ да. Халаад өмссөн байсан чинь ямар байна? Гоё л харагдаж байна. Одоо охиноо өмсөж өгөөл тэгээд нутгийн зөв явах уу? Тэгэндээ одоо ингээ хүүхдээ хөрвүүлжиглээ. Нээлтэнд нь орслоо. Одоо тэгэл охиныг ингээ сургуульд нь хөрвүүлжиглээ тэгэл буцсан да. За охины сэтгэл. Анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуулийн захирал Батбаатар болон Сувилгаан сургуулийн захирал Наранбаатар тэгээд мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд намайг ингээд 4 жил өндөрлбөргөө сургаж байгаад нь тэгээд би бас энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй өөрийнхөө ингээд бүхэл авьяас чадварыг дайшлаад суралцах болно гэдгэлээ. Жил бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний хэсэг үүсгэн байгуулагдсны 75 жилийн ойн жил. Тэгэхээр энэ түүх ойн жил энэ сургуулийн өндөр босхийг алхаад оюутан болохоор энэ сайхан сургуулийг сонгоод ороод ирсэн нийт оюутнуудаа сургуулийн амжилт хүсье. За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Сувилгаан сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнээс та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр бид 2 охиноо анагаахын шинжилгээ ухааны Сувилгаан сургуульд оюутан болгосноор энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлөж байна. Ингээд эх 7 хоногт хин нэгнийх нь хүсэл мөрөөдөл нь биелэх баяртай мөчтэй эргээд олзъя. Баяртай үзэгчдээ. Өмнөгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Энэ өдрийн мэндийг хүргэн үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Мөрөөдлийн нэвтрүүлэг загтал хүсэлтээр нэвтрүүлгүүдэд бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэдэг 11 жилийн туршдаа бид хүмүүнлэгийн ажлыг хийсээр ирсэн. За 11 дахь жилийн 22 дахь дугаараа эзний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр бид бэлэн болсон байна. За тэгэхээр мөрөөдлийн нэвтрүүлэгт хаяглан ирсэн шинэ 2 эгчийн загтлыг энэ удаадаа онцолж байна. За шинэ 2 эгчээ тэгэхээр 2 ихэр хүүхэдтэй, 2 ихэр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, за асаргаа сувилгаа ихтэй жаахан хэцүү байдгаа гэж загталтаа дурдж исэн. Гэр бүлийнхаа талаар тэгээд 2 хүүхдийн талаар жаахан бид нарт мэдээлэл өгөхгүй. За би 11 онд хамгийн бага 2 ихэр хүүхэд маань гарсан. Тэгээ гарснаасаа хойш 2 хүүхэд маань 2 сар хүртлээр гайгүй байжгаад 2 сараас би нүвдэж эхлээд тэгээд тархинда усжилт хавантай гэж оншилдогдож явж байгаа. Тэгээд ДЗП-тэй болоод тэгээд асаргаанд одоо
ингээд 11 оноос хойш өдөг хүртэл ингээ хоёр хүүхдээ асарганд хараад байж байгаа. За гэр орон шатсан гэж энд яг нэг галын дүгнэлттэй цаталтаа хавсарсан байна л да. Тэгэхээр гэрний яга шатцээ. Манайх 2006 онд хоёр дахь хүү маань гараад бид нэр айлын хашаанд очиж буугаад тухайн үедээ бид нар нөгөө тог тавиулж чадахгүй. Тэгээд нөгөө лаата байжгаад тэгээд лаага нөгөө нэг дөнгөж төрсөн. Тэгээд нөгөө бид хоёр эмнэлэг твдсэн. Агуур нөгөө лаага орой нөгөө хүүхд маань бие нь муудаад тэгээд лаата байж нөгөө лаага дутуу унтраснаас болоод тэгээд гал гараад тэр үед маань бүх юм шатаад бид нар бүр өмсөх хувцастайгаа л тэгээд үлдцгээсэн. Тэгэл тэрнээс хойш ингээл айлаар айлын хашаанд амьдрал явж байгаа да. За тэгэхээр ээжтэй бол бяцхан хувилдсан байгаа. Шинэ хоёр хичээхэн том охин Анангийнхаа сургууль руу явна. Мэдээж сургуультай нь бид нэр хүсэл мөрөөдлийн биелүүлэхээр ярьсан байгаа. Ингээд хоёр дүүгийг аваад бүгдээрээ сургууль руу хөдөлцгөөе. Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж гин. За шинэ хоёр хичээхэн хоёр хүүхдийг аваад бид налаах руу явах гэж байгаа. Тэгэхээр бас танай Солонгот төв энэ хоёр ихрийг маань бас хөгжлийн бэрхшээлтэйгээд үн төлбөргүй энэ ч нэ бас асардгаа гэж сонссон юм байна. Тэгэхээр бас энэ ташрын танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа. Манай энэ улс ол төр бол тэгээд хоёр хүүхэд маань манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Солонгот төвд маань үн төлбөргүй суралцдаг л да. Бид бас эдний гэр бүл бас чадчих ингээд туслахыг бас хичээж бас явдаг. Тийм хамт олон байгаа. Тэгвэл өнөөдөр нэг чөлөө аваад хоёр ихрийг хувцлаад аваад гарвал болох уу? За мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Анангийнхаа ээжтэй за хоёр ихэр бандтай сургууль дээр нь танилцгаад ирсэн байна. Тэгэхээр Монгол Германы ашигт малтмал технологийн их сургуульд суралцдаг юм мундаг охин байгаа. Тэгэхээр энэ сургуулийг бол хүмүүс мэдэх бах. Хамгийн анхны кампустай сургууль гэж ярьж байгаа. Тэгэхээр та ер нь нэг ирж амждаггүй байх гэж бодож байна. Тий анх удаага л ирж байна. Тэр юунаас наашаага ирэх боломж байдгүй. Хоёр хүүхдээ хардаг болохоор тэгээд цэцэрлэгт нөгөө л аваад яг таардаг та. За хамгийн түрүүнд сургуулаар нь орж үзмээр байна уу? Альсэл гэрт нь очиж үзмээр байна амьдардаг байранд. Эхлээ байранд нь орж үзт юм уу? Тэгээд дараа сургуулаар нь ор. За тэгвэл бүгдээрээ ямар ч гэсэн ирсэн гэж бол анан өөрөм ирж байгаа гэж мдээгүй байгаа. Тэгэхээр хоёр дүүгийн дагуулад бүгдээрээ амьдардаг байрлал нь орцгоё гэх үү. Сайн байна уу? За. За Анангийн ээжтэй ирсэн байна. Сайн байна уу? Анан одоо хаана байгаа л? Юунд байгаа? Сургууль дотор байгаа хаа. Яг нөгөө хичээлийн хуваарийг мэдэхгүй болохоор би тийм сайн мэдэхгүй байна. Гэтэ сургууль дотор байгаа. Ээж нь Анангийн амьдардаг байраар эхлээд орё гэсэн. Тэгэхээр дагуулад очих уу? За. Зүгээр суулгүй ураг шалхаа алтнаар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаа. Ээж энэ хоёр дүүтэй наваад ирсэн. Хичээл ихтэй байв уу? Хичээл ихтэй л. Шалгалт эхэлсэн үү? Шалгалт эхлэх өнөخت өдрөөс эхэлнэ. Би жоохон заагүй. Өнөөдөөс дээрээс нь номын санд ажилладаг, номын сан чавхай ажил дээр явчихсан. Гэхдээ зүгээр унааш нь дуудсан. Очих ёстой л та ярина. Өнөөдөр нэг танаас сургуулийн нээлттэй өдөрлөг болж байгаа гэсэн тэрнийг хэлж байна уу? Одоо эцэг эхчүүд өнөөдөр нөгөө ерөөс өмнө нь болохоор огт эцэг эхчүүд ирж байгаагүй. Тэгээд энэ жилийн маань сургалтын албаны дараа уучлаас эцэг эхчүүдийг авчиж сургуультайгаа танилцуулъя гэдэг. За ээж дээр бол нэлээх ачаалтай хоёр хүүхдээ хардаг. Тэгээд чиний сургалтын төлбөрийг гээд нэлээх ээж чинь бас цаг гаруул зав гаруул ажиллаж байна. Тэгэхээр чи бас хажуугаар нь намын санд ажиллаад төлбөрөөдөлж гин үү гэрлүүгээ мөнгө явуулж чадчих гин үү? Тэр бол зүгээр амьдрах яг өөрсдөө энэ байх хугацаанд бол ерөөсөө яг хоолунд бол юу байхгүй шүү дээ төлбөр батаагүй. Тэгээд ерөнхийдөө бол яг цалингаараа сарынхаа хоолундыг зохицуулаад тэгээд таарна. Бидний цалин авах уу? Тэр цагаар тооцогддог. Тийм. Тэгээд цагийн 2000 тэгээд ингээд цагаараа тооцогдол. Би сая 3 сарын 21-нд ажилд ороод 4 сарын 30-нд цалингаа авсан. 450 мянган төгрөг авсан баха. Шууд тэр өдрөө цалингаа аваад уцтаад охиндоо ээж төлбөрийг хийн шүү. Тэгээд 400 мянган төгрөг хийгээд үлдсэн 50 мянган хүүхдүүдтэй
Тэр хоолнд юм авч өгөөд тэгэл тий. Өмнө нь бол би бол ээжийнхээ тэтгэврийг аваад өгсөн байсан. Тэгээ миний хүү төлбөртэй санаа зовлтгүй шүү. Ээж нь яаж хийгээд багаар өгөөд миний хүү сургуульдаа сурч ээжтэй санаа зовоод хэрэггүй. Хэлтэрч тахында. Одоо чинь төлбөр нь 7 сая гэж дөнгөж одоо бэлтгэл ангид байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бус нь та авсан цалингаа анангийн төлбөрт өгч чинь. Тэгэхээр бусад байрныхаа төрөөсөө яадаг юм. Байр нь хэдэн төгрөгөөр төрөөсөлдөг юм. Байр яг тог юутайгаа хөлстэйгоо 180,000 төгрөг болдгийг. Нийтийн байр тий. Тэгээд одоохондоо бол би юу тий. Нөхөр маань хаяа бас ажил хийж ирээд хаяа нэг ганц 2 сарын төлн би өөрөө төлөхөр тэгээ нөгөө хүүхдийнхаа халамжийнхаа мөнгийг би тэр 2-3 сараар наваад тэгээ тооцоогоо хийж барийнхаа төрөөсийг өгөөд би өнөөдөр бас нэг аав ээж 3 дүүгийнхаа хамт амьдардаг сургалтын төлбөр хийх нь битгий хэл тийм ээ. Өнөөдөр өдрийн хэрэгцээгээ яаж хангах вэ? Маргаашийн хэрэгцээгээ яаж хангах вэ гэж бодож явмаар ийм гэр бүлийн нэг оюутан байна. Гэхдээ энэ оюутан маань энэ хатуу байдлыг даваад энэ сургуульд бүтэн жил суралцаад сурлагын амжилт үзүүлээд сайн инженер болно гэд зориож явж байгаа ийм мундаг оюутан байгаамаа. Тэгэхээр энэ оюутан маань Эрхэн баярын Анан гэж оюутан байгаа. Манай бэлтгэл ангийн оюутан. Манай Анан ганц хичээлдээ шамдан бас ажиллаа зогсохгүй бас нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, хамт олондоо тусдын болдог, сайн дурын ажилд оролцдог ийм оюутан байгаа. Тэгэхээр энэ оюутандаа бид нэр өнөөдөр бас амжилттай суралцсанд нь цаашдын суралцах үйл ажиллагаанд нь бас нэмэр тус болоосой гэсэндээ бас нэг ер нь амжилтыг нь үндэслээд, нийгмийн идэвхийг нь үндэслээд бид нар санхүүгийн тэтгэлэг эх жилийн энэ семестрийн болоод эх хичээлийн жилийн эхний семестрийн тэтгэлийг сургуулийн зүгээс андаа олгож байгаамаа. Тэгэхээр хүсэл мөрөөдөл биелэх юуруутай сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөөдлөөр бүгээ Сургуулийн ханд маш баярлалаа. Үнийг төсөөлөг байсан. Аюух баяртай. Хүрхэлсэн харгүй мөрөөдөл бүхэн бэлдээ хүний хорвоо тэнд уужим дэлгээ өнөөдөр энэ сэтгэлийг авна гэж бодсон уу? Эсвэл өнөөдөр Монгол Германы хамтарсан Монгол Германы ашигт малмал технологийн их сургуульд сурдаг мундаг охин. Тэгэхээр ажлынхаа хажуугаар, хичээлийн хажуугаар бас ажил хийдэг тий. Тэгэхээр энэ төлбөрийг ээж нь яаж зовж хийж байгаа гэдгийг чамайг бол мэдж байгаа гэж хамгийн ихээр мэдж байгаа гэж бодож байна. мэдж. Маш хөштэй. охинороо бахархаж байна. Тэгээ миний охин мундаг сураад улс их орондоо өшөө хэмжилт авах баха. За тэглгүй яхаа үзэгчтэй мөрөөлөлийн нэвтрүүлгийн уран бүтээлчд Монгол Германы ашигт малмалын технологийн их сургуультай хамтран энэ удаагийн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэлээ. Ингээд эх 7 хоногт хинэгнийх нь хүсэл мөрөөдөл биелэх баяртай мөчт эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Баяртай. Өмнөгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Энэ өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар Угтаал цайдан сумаас үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. За Угтаал цайдан сумыг зорьсон учир гэвэл үнэхээр онцгой юм аа. За бид энд нэгэн охины хүсэл мөрөөдлийг бид биелүүлэх болно.
Сайн уу та? Сайхан хаварч байна уу? За сайн байна уу? За ихч сайхан хаварч байна уу? Би тэнхээ дангуу. Данг. За хэн гэдэг лээ? Ганцдаг. За хэдүүлээ амьдарч байна. Гороол амьдарч байгаа хүмүүс яг. Тэгээ яг гэр зөр тэгээ яг нэг юм болох юм бол өөрөө нэг жоохон би юм уу тэгээ яг өөрөө жоохон сууж байгаа тэгээд унах юм л та тэгээ яг. Сайн уу? Сайн уу? Хичээлэнд харч уу? Шалгалттай байсан юм уу сая? Гүү хичээлтэй зүгээр математик шалгалттай. За. Танилцсанаа. За, намайг Жавзан Талам гэдэг Төв аймгийн Угтаал цайдын сумын бүрэн дунд боловсролын 12 дахь ангид сурдаг. Төгсгөөд хичээл их байна уу? Нэлээ тэгээд. Хичээл ихтэй хажуугаар нь ээжигээ асраад байгаа тий. Ээж нь ер нь хизэнээс ингээд унаад хэлсэн ээжийн талаар жахан дэлгэрэнгүй яриач. За, манай ээж ингээд айлаас бол 8 улаа. Тэгээд баг одоо 6 настайгаас ер нь ундаг болсон. Айлын том охин болохоор санаа зовох юм их байгаа ч гэрт нь. Харин тий. За юу юунд вэ? Тэгэл ээж дүү өөрийнхөө хичээл ном одоо яаж төгсдөө гэл. Тэгэл нэлийн санаа зовох юм их байна да. За өдөрт ер нь юу хийж амжуулж ийн өглөө босоод Өглөө эрт босоод тэгээд ерөнхийдөө өдрийнхөө гал төлөвийг бэлтжээд тэгээд сургуулаа яваад ирэхэд ер нь хаяа ингээд гэр мэр зэврүүн байдаг. Тэр үед ингээ галаа төлнө. Тэгээд усгүй болцсон тохиолдолд дүүтэйгээ ярьж байгаад бас ингээ ус мусандаа явна. Тэгээд бас ээжийнхаа ер нь хоол цайг нь өгнө. Тэгээд тэгжэлтэй одоо угаасаа 12 дугаар анги хэмчээ сонгон дугуулантай. Тэгээд өдөөс хойш бас сургууль явах шаардлагатай. Тэгээд сургууль руугаа явдаг 3 гээд бүгдийг ер нь амжилт чадчихна уу? Бүгдийг ерөнхийдөө дүү байдаг болохоор дүү манаас айгүй их тусалдаг. Тэгээд дүүтэйгээ бас хамжаад ерөнхийдөө хийхээлж байдаг. Тэр нь бол амжина уу? Ямар олон медальтай юм бэ? Энэ юуны медаль юм? Саксны медаль юм тий? Энэ болохоор бас сургуулийн. Энэ шатрих байна. За шатар. Шатар энэ физикийн олимпиад гинэ. Ямар олон авьяастай байна вэ? За энэ юуныхээ Монгол ус гэсэн энэ. Энэ юуных Монгол бичгийн олимпиад байна. Одоо юу сонирхож байна? Аль хичээлдээ сайн байна? Ямар хичээлээр олимпиад юу өгөх гэж байна? Хим, биолог, математик, англи хэл гэсэн дөрвөн хичээлээр ер нь яаш өгнө гэж бодож байгаа. Том болоод ямар хүн болъё гэж бодож байна? Том болоод ер нь хүмүүсийн амь насыг аварсан тэгэл ачтай эмчил болно гэж боддог шүү дээ. Яагаад заавал эмч гэж? Одоо ингээд манай ээж өвчтэй, тэгээ ер нь манай ээжтэй адилхан өвчтэй, манай охтол ер нь бас дахиад ганц 2 хүн байдаг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүсийг эмчлэн гэж бодоод тэр нь эмчл болохыг хүсдэг. Тэгээ хаяа ээж маань ирэхэд ингээд ухаалтсан байх жишээний иймэрхүү хүнд явдлууд ер нь болдог. Тэгэл тэрнээсээ болоод ер нь эмч болъё л гэж бодсон. Ээжтэйгээ юм ярихаар ээж нь тийм юмгээ хариулаад өгнө ойлгоно үстэй. Ер нь л ойлгоно. Тэр үед хаяа юм яриад тэгэл ер нь дүү бүд гурав хоорондоо бас хаяа ярьж суудаг. Тэр үед ер нь хамгийн их аз жаргалтай инээлтэй. Энэ байшин хэний байшин? Энэ байшин болохоор нөгөө юу манай ихчийн дэлгүүрийн ингээ галлагааны өрөө. Тийм өрөөгөө ингээ багтарын тогтчуулалт тэгээд тийм бид уруу зүг амьдэрдэг. Өглөө өдрийнхөө говьгол гэж байна. За энэ өчсөн тийм. Ээжигээ өвчтэй байхыг хараад жахан сэтгэл нь эмзэгэлдэг байх та ингээ эдгээч хэмсэн эмийн цагт нь уулгач хэнсэн гэдэл. Өглөө явахдаа эмийн уулгана, орой ирээд эмийн уулгана. Тэгээд өөр бусад ер нь байхгүй төлөвчхөл үү яаж чухал гэх ерөнхийдөө санаа зовлт их байдаг. Толомгүй сэтгэл нь цавцагаа суши тожда над санагдах миний хайртай ээжи.
Одоо ер нь бол 3 удаагийн том төлөгдөлттэй. Тэгээ заримдаа ерөөдөө ингээд ширээ мэрээ авдар мөргөөд унах чинь ингээд хаяа янз бүрийн газар нь хөрцөн толгой молгоо ингээд хавдсан байх жишээ тий. Тиймэрхүү нэг урд дэмжтэй. Тэгсэн чинь л ингээд ээж төлөгдчихлээ гэл тэр үстэ амар болчихсон. Сүүнд төлөгдсөн. Тэгээ одоо ингээд яг нь гоё эсгээ төлцсөн. Яг тэр нь болохоор тэр үстэ ээж өөр төлөгдсөн үед л аюу. Тэгээд имлэг дээр ирээд асарсан чинь ингээд сувлагч нь тос энэ зүгээр л төрчих юм буруу төрхээд тэгээ ингээд хамгийн бисэн нуулуулаа болцсон. Тэгэл дэмэрээ амар юм. Ээжтэй ч нэ тусалж чадах юм юу гэж боддог. Ээж тусалж чадах юм уу? Имчлээ ирүүлэх гэдэг ямар ч дахиж төлөвлөлөхгүй л гэж. Ээжтэй ер нь хайртай гэж хэлжсэн үү? Ээжтэй ер нь л хайртай гэж хэлдэг. Ээжтэй тэгэл ерөнхийдөө олимпиад тэмцээн явахад ээж амжилт төсөй гэж намайг нүүсэл тэрэл. Тэгэж гисэн тэгэл үнсэл. Тэгээд явахаар ерөнхийдөө амжилттай оролцсон юм шиг санагдаад байна ш. Миний хайртай ээжи түждаа над санагдах миний хайртай ээжи. За бид Жавзан долмынхаа сургуультай танилцах гад ирсэн байна. Угтар цадам сумын улсын тэргүүний 1-р сургууль, хэдгээр сургууль гэж явдیں۔ Ер нь 1-р сургууль гэж явдаг. Зүгээр л улсын тэргүүний сургууль явдаг. Одоо давтлагтай байлоо. Одоо биологийн давтлагтай. За тэгвэл ингээ зааж өгөөд сургуультай явуулсан танилцъя тий. Хоцрооцсон гайгүй байгаа. Гайгүй аа. Багштай юу гэж хэлэх юм? Багштай юу? Тэгээ өнөөдөр хэлсэн дээ. Намайг уртаа түрүү байхгүй шүү. За. Энэ нэлээ. За. Энэ кабинет гинэ. Зарцсан. Чамд баяр үгээд байна уу? Надад баяр үгээд байна уу? Сэвэдгүй байна. Асуух юм ангийнхнаасаа багшаасаа. За. Тэгээ. Чи гавьяатай үйл байгуулсан юм шүү. Итгэхгүй. Мөрөөдөл бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй уурш. Телевизийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээс за ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран Жавзан долмынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд хүний их хэмжээр 6 жил тэтгэлэгтээ сурах эрхийн бичгийг олгохоор ирсэн юм аа хүүхдүүдээ. Юу ийстэй мэдгүй байна. Эврэг баяртай. Ээжигээ асрын эмч болъё гэжсэн чинь чинь хүсэл байсан шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан 6 жил хүний эмчийн мэргэжлэр ангаах ухааны үндэсний их сургууль 100% үн төлбөрөөр сурах эрхийн бичиг чамд өгж байна. Юу ийстэй. Мэдгүй байна. Чиний мөрөөдөл байсан уу? Байсан. Үстэй бодоогүй байна. Тэгээ манай Жавзаа бол тэгээд өгний итгэл найдвар даах чадвартай их мэрэмтгий тийм хүүхэд байгаа. Тийм болохоор ер нь тэгээд ээжигээ асран хүмүүлэн нэгсэн хүсэл мөрөөдөлтөө ингээд багц чулууныг авсан ингээд хүсэл мөрөөдлийн биелүүлж өгч байгаа юм чи. Энэ мөрөөдлөө улам тээсээр хүсэл мөрөөдөлтөө заавал хүрнэ гэдэгт нэр нь найдаж байна. Бүх зүйлд их мэрэмтгий. Сайн утга. Тэгээд сургуультай их амжилттай сурах хаа гэж бодож байна. Тэгээд тусалж тэмжин найз тайртай шүүсэй. За. Тэгээ минь найз мөрөөдөлтөд хүрсэнд баяр хүргэе. Найз тайртай шүү. Ангаах ухааны үндэсний их сургуулиараа очиж батламжаа гардаж авнаа. Одоо бид нартай хамт явж чадах уу? Одоо юу? Тийм. Истэ. Чадхаа. За, тэгвэл бүгдээрээ явах уу? Яаж идэхгүй байгаа юм бэ? Ресет гэж өгдөг.
ээж нь гайгүй байгаа, унчихгүй байгаа. Хит баярлуулж болохгүй гэдгсэн шүү дээ. За тэгвэл Тэнгэр ариун хайранда гойнега ножсгсэн. Ээжээ. Охин тэнцчлээ. За мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Октал Цадамсамаас явсаар агаад анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. За Жазан Дулам охинтойгоо хамт ирлээ. Тэгэхээр анх удаага сургууль дээр ирж байгаа. Тий. Ер нь ингээ харахад айгүй гоё сургууль. Сайн бацгаана уу? За. За юу нэтрээнд баяр хүргье. Тэгээд энэ би нөхөнд батламжийг гардуулж өгье. Би уншаад өгье тийм ээ. Батламж Төв аймгийн Октал Цадамсамын харьяат ганц цаг огтой Жазан Дулам танаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаахын суурь боловсролын дамжаанд 2017-2018 оны хичээлийн жилд хэлсэн сурцах эрх холбоо 2017 оны 4 сарын 19-ний өдөр гэсэн. Энэ батламжийг гардуулъя. За баяр хүргэе. Энэ бол Жазан Дулам гэж энэ охины хувьд бол маш том боломж гэж харж байгаа. Энэ манай сургуулийн босго өндөр олон хүүхдүүд элсэн суралцах хүсэлтэй байдаг. Магадгүй энэ чиний амьдрал тохиолж байгаа их том боломж, их том аз байж магадгүй. Тийм учраас энэ боломжийг миний өөрөө сайтар ашиглаад сайн юмж болно гэдэгт нь бид эргэлзэхгүй байна. Бид бүхэн танд их том итгэл хүлээлгэж өгнө гэдгийг бас ойлгоорой. Тэгээд амжилт хүсье. Хичээл сайн суралцаарай. За энэ их том мундаг сургуульд намайг ингэж үн төлбөргүй сургаж байгаа энэ хүү захирлууд болон мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ маш их баярлалаа. Тэгээ би та бүхний итгэлийг яасан ч алдахгүй өөрийнхөө бүх чадлаад ажиллан суралцах болноо гэдгийг амлаж байна. Жазан Дуламдаа бас баяр хүргэе. Тэгээ энэ боломжийг битгий алдаарай. Улам сайн хичээгээрэй. Тэгээ сайн эмч болоорой гэж нэгдүгээр би хүсэж байна. А хоёрдугаар манай сургууль бол өөрөө Монгол Улсын төрийн өмчийн тэргүүлэх их сургуулиудын нэг. Одоогоос 75 жилийн өмнө байгуулагдсан. Тэгээ Монгол Улсын хүн эмнэлгийн Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет нэрээр анх байгуулагдсанаас хойш одоо 75 жил болж байгаа. Анхны төгсөгч маань бас гараад 70 жил болж байна тийм. Одоо хүртэл бас манай амьд сургууль байгаа хүмүүс байгаа. Ийм сайхан одоо түүхтэй. Тэгээ манай сургууль маань одоо анагаах ухааны дээд сургууль, анагаах ухааны их сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль, дараа нь анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэсэн ийм нэр хаягтайгаар өнөөдөр ингээ хөгжиж өгсөн ийм сургууль байна. Яг манай Жазан Дулмын маань одоо элсэн суралцж байгаа энэ хөтөлбөр маань бас өөр их онцлог хөтөлбөр бол манай сургуулийн одоо гол одоо имиж болсон ийм хөтөлбөр л дээ хүний хэмжүүлдэг ийм хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хөтөлбөр маань одоо яг өнгөрсөн жил бас Европын холбооны АСЕАН гэж байгууллагаар магадлал хэмжлэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг амжилттай төгсөх юм бол одоо яг өмнө нь бол Америк нэгдсэн улс босод одоо Азийн орнуудын зөвшөөрөгдсөн байгаа. Мөн Европын холбоонд очоод тэнд одоо лицензийн шалгалтаа аваад эмчийн үйл ажиллагаа эрхлэх ийм боломж нэгдсэн ийм хөтөлбөр юм шүү гэдгийг би аюул өнөөдөр хэлье. За үзэгчдээ мөрөөдөл биелийн нэвтрүүлэг гинтийн сервизээ үргэлж та бүхэндээ барьдаг. Энэ удаад бид анагаахын шинжилгээ ухааны их сургуультай хамтран Жазан Дулам охиныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа. Энэ хамт олон бид нарыг үнэхээр хүндэтгэн хүлээж авсныг та бүхэн харсан баг. Ингээд эх 7 хоногт хин нэгний хүсэл мөрөөдөл нь биелэх баяртай мөчөд эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ. Өмнөлгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Хүсэл мөрөөдлийн танзууч болдог мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ биш та. Бас гоё нэвтрүүлэг. Төсвөр алдан байсан байна. Баяг. Нарч.